За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Би Мориорч Шинцогийн байна. За Монгол Улсын их сургуулиас санаачлан зохион байгуулж буй Чойжл Сүрэн багшийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдаан санаачлан зохион байгуулж байгаа туйлын их баяртай байна. Хувийнхаа зүгээс тэгээд үнэхээр сайхан үйл хэрэг болох юм байна. За тэгээд өөрийнхөө анх Монгол бичиг сурж байсан тухайга та бүхэндээ товчхон одоо харьяа гэж бодлоо. 1990 оноос хойш монголчууд шинэ нийгэмд гарч ирснээс хойш нарчсан нийгэм 1992-93 оны одоо тухайн үеийн нэгдүгээр анги, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг бүгдийн одоо кирилл бичгийг зогсоож зөвхөн монгол бичгээр одоо анхлан сурах тийм боломжийг олгосон байдаг. За энэний яг хүрээнд би яг тэр үед нэгдүгээр ангид сургуульд орсон. Тэгээд 40 Улаанбаатар хотын 41-р сургуульд анх суралцахад яг монгол бичгээр анхлан одоо суурай тавьж ингэж эхэлсэн байх. Тэгэхээр хожим ингэж бодож хахад бол тэр маань бол маш их өр өгөөчтэй бөгөөд яг монголоороо байгаасаа монгол сэтгэлгээ, монгол ахуй соёл тэгээ би өөрөө одоо энэ монгол уламжлал үндэсний гайхамшигт хөгжим, морин хуур, хөөмийг одоо уламжлан тийм түгээн дэлгэрүүлж явдаг хүнийхээ хувьд бас монгол бичгтэйг ингэж холбогдсон одоо бол туйлын завшаантай сайхан хэрэг байсан. Тэгээд энэ утгаараа бас их баярлж бэлгшээж явдгийн. Тэгээд энэ сургалт маань ер нь 4-р анги төгсдөл яг монгол бичгээр явсан. Ингээд 5-р ангиасаа бол монгол бичгтэйгээ кирилл бичгийг одоо хослуулан суралцаж ингээд цаашаа өргөжлөд явсан баг. Тэгээ энэ үеийн одоо хүүхдүүд бол бүгдээрээ л мэдэх бах. Одоо бидний үеийн найзууд бүгдээрээ л монгол бичгээр одоо явдаг. За сүүлийн үед одоо энэ жинхэнэ монгол соёл, монгол одоо ёс заншил, монгол хэл энэ ахуйгаа авч үлдэхийн тулд бидний яхаарахгүй босоо энэ сайхан монгол бичгийг бол алдаж болохгүй. Цааш нь улам түгээн дэлгэрүүлж авч явах нь бол одоо нэн чухал зайлшгүй асуудал болоод байгаа. Энэ дээр бол хөв хүнийхээ зүгээс бол тэгэхээр одоо залуучууд маань, хүүхдүүд багчуул маань ер нь хөшин ахмад гэлтгүй бүгдээрээ суралцаасаа энэгээр өшөө улам дэлгэрэнгүй болж яг монголоороо ярьж, монгол бичгээрээ ярина гэдэг чинь их гоё бидний одоо яг үндэс угсаа шүү дээ тийм ээ. Тэр утгаараа бол их олзуурхаж баяртайгаар хүлээж авч байна. Тэгээд та бүхэндээ нуралтаанд өндрөөс өндөр амжилт хүсье. Нийт монголчууд маань монголоороо байж зөв монгол сайхан бичгээрээ босоо монголоороо бичиж сурж цааш нь түгээн дэлгэрүүлж явцгаая гэж уриалмаар.